Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг ярилцаагүй ш яригдсан. Төсвийн ажлын хэсгээс орж ирсэн тооцоо сундалт судалгаанд үндэслэж төсвийн ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу бид энэ хууль тогтоомжийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш л дээ Нормбайр сайда. Энэ үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа. Яагаад тэгэхээр төсвийн хууль дээр одоо та сая хэллээ 520 тэрбум төгрөгөөр цалингийн асуудал нэмэгдсэн. Энэ бол багш нарынхаар тооцож боловсролын яам, сангийн яам, ажлын хэсэг дээрээ хамтдаа тооцоолоо хийж багш нарын цалингийн өсөлтөөр тооцож төсөвт оруулж батлуулсан дүн. Энэ дээр ажилчид гэдэг үгийг одоо ажлын хэсгийн хувьд дэмжиж гэдэг юм оруулчихад 400 тэрбум төгрөгийг хаана гарах вэ гэдэг асуудал үүснэ. Өчигдөр боловсролын яамны бас холбогдох санхүүгийн одоо хэлтсийн дарга ирж уулзсан. За энэ асуудал дээр гүцэд За өөрөө гişүн гүцэж хариулъя. За энэ асуудал дээр төсвийн тодтгол орох үеэр одоо зохицуулаад хийя, батлагдсан төсөвтөө эхний хагас жилдээ багш ажилчдаа нэмье гэдэг зүйлийг ярьж илээ. Тэгэхээр одоо тодтголын асуудал төсөв батлагдж байхад дараагийн тодтголын асуудлыг төлөвлөж ийм байдлаар тогтоолд оруулах нь боломжгүй байгаамаа. Тэм учраас боловсролын яам өөрөө энийг зохицуулт хийх боломжтой бол тэрийг засгийнхаа түвшинд дотооддоо хийх нь зүйтэй. Нэгэнт батлагдсан төсөвтэй уялдуулж гарч байгаа тогтоолын үед энэ үгсгийг нэмэх нь эдийн засгийн хувьд бол томоохон үр дагавар авчрах юм эрсдэлтэй байгаа гэдгийг бас манай гишүүд ойлгох хэрэгтэй гэдгийг.